Сайн байна уу? Хамгийн ихний хүн орж ирж байна. Сайн байцгаана уу? Өнөөдөр гоё мэдээтэй шүү. Хүлээж байж байгаа би их догдолж байна. Маш гоё юм ярих гэж байгаа учраас та бүхэндээ намайг нэг хүн тэгж шүүмжилсэн. Бити айлгуудтай гэж. Энд чинь айлгууд л шинэ хүний зүрх сэтгэл чинь баярлахаараа догдолдог шүү гэдэг хүн болгон мэдчихэж байгаа шүү дээ. Тийм бид нарын наснаас хамаарахгүй тэгээд хүн болгон тийм дотор нь гоё хүүхэдлэг хайраар дүүрэн тийм бие биентэй талархсан баярлсан одоо тийм зүрх сэтгэл байж идэг тийм. Өнөөдөр гоё хайрын тухай ярина. За би орж ирсэн хүмүүсийн их удаан хүлээлгэхгүй тэгээд сэдвээ эхлэе. Хайр, гайхамшигтай хайр. Хайр гэдэг чинь төрсөдөргөө хүн болгонд байгаа штэ. Хүн болгон зүрхтэй, хүн болгон өөрийн гэсэн сэтгэл бодолтой. Тэгээд хүн болгон бидний шин чанар чи өөрөө хайр. Үн чанар маань хайр. Энэ хайраа тэр хүн илрүүлж чадсан уу? Эсвэл гаргаж чадчихэв нөө? Тэрэнд хайрын дотроо баясарч чадчихэв нөө? Амьдарч чадчихэв нөө гэдэг асуудал байгаа болохоос биш хүн болгон өөр зүрх сэтгэлд нь өөрийн гэсэн хайр нь байж байдаг. Тэгэхээр ихэнх тохиолдолд хайрыг буруу ойлгосны улмаас хүмүүс нөгөө ингээ хайр гэл тэгэхээр ингээл бүх юмаа ингээл би чамайг хайрлаж байна. Би чамд хайртай гэл ингээл бүх юмаа сул тавиад өгөхийг хэлдэггүй. Хайр бол одоо хамгийн дээдийн хайр бол Бурхны хайр мэдээж монголчуудын хувьд бол яг бидний амьдрал дээр ээжийн хайр, эхийн хайр, хамгийн тэр төгс хайр руу ойртож очисон хайр их эмэгтэй хүн болгон мэдж байгаа. Хүүхэд гаргачаад хүүхдүүдэд хараад тэр хүүхдийн тэр өвчтөй байна уу, зовлонтой байна, ямар нэгэн тийм дутагдaltaй юм нөгөө нэг юу гэдэг лээ монголоор нөгөө эргэтэн дутуу тэр мал юусаа хамаагүй хүүхдээ хараад баярлаад байдаг. Тэгэхээр чин ээжийн хайрыг эмэгтэй хүн болгон мэдж байгаа хаа хүүхэд гаргаад ингээд нэг хүүхдээ харж байгаа цаг үедээ ингээд эмэгтэйчүүд нь одоо яг очиод те вау тэр зүрхнээс гарч байгаа хайр бол гайхамшигтай хайр. Тэр бол нөгөө төгс хайр руу Бурхны хайр руугаа очсон хайр байхгүй юу. Тэгэхээр бид нар амьдралд зөвхөн яагаад өөрийнхөө хүүхдийг хайрлаад бус хүмүүсийг энэ бурханлаг хайраараа хайрлах чаддгүй юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Бид нар энэ бурханлаг хайраар бие бинийгээ хайрлаж чадахгүй байгаа болохоор ингээд би бинийгээ ч байтугай өөрийгөө ч хайрлаж чадахгүй байгаа байхгүй юу. Тэгээд түрүү чинь би бичлэг дээр хэлсэн шүү дээ. Хүмүүсийн одоо хайрын хамгийн эхний нэгж нь бол өөрийгөө эхийн хайрыг авчаад дараа нь өөрийгөө хайрлах хайр. Тэр өөрийгөө хайрлах хайр гэдгийг амиж үзэлтэй ерөөсөө хольж болохгүй. Ихэнх хүмүүс ойлгохдоо би жаргалтай болоо би өөрийгөө хайрлаж байна гэдэг ингээ хүүхэд өгдөг. Тэр бол тийм биш. Би хинбэ? Би ямар орчинд амьдарч байна? Би хаашаага хүмүүст юу түгээж байна? Миний хүч чадал хаана байдığım бэ? Би өөрийнхөө сул тал юу байна? Тэр болгонтой бүгдэнтэй суул тал, сайн тал, амьдрал ахуй өөрийгөө ингээд одоо жишээ нь зарим хүмүүс ч өөрийнхөө бие эрхтнүүдэд дург байдаг шүү дээ. Одоо миний хөл мухаач гэдэг юм уу, миний царай мухаач гэдэг юм уу. Тэр мөр ерөөсөө тэр болгонтойгоо тэрний чинь сайхан гэдэг цаан чинь бурхан өгсөн шүү дээ. Энэ миний нүдэнд сайхан харагдчихээн чи яг энэ чигээрээ сайхан байна гэж яхад чинь өөрийгөө голоод байдаг бол энэ өөрийгөө хайрлах хайр дутуу байна гэсэн үг. Тэгэхээр өөрийгөө хайрлах гэдэг нь бид нар төгс биш юм байна гэдгийг мэдэж авах. Тэгэхээр бид нар төгс биш. Би төгс олчоод хүмүүст лаг олчоод энэ сууж байгаа ш. Би төгс биш гэдгээ хүлээн зөвшөөрсөн улмаас өөрийгөө хайрлах хайрыг мэдэрсэн байхгүй юу. Түүнээс биш багаасаа төгс болохын төлөө өөрийгөө маш их одоо нийгэм бид нарыг төгс байлгах гад, сургууль төгс байлгах гад, ээж аав бид нарыг төгс байлгах гад айгүй их оролддог. Тэгээ тэр оролдлогуудад их сайн хүн болох гад, их мундаг хүн болох гад
сайн хүүхэд байсан боловч улам сайн бусдын бусдын ямар нэгэн сайн юм харчаал энэ надад байх хэвээр. Бусдын нэг гоё юм харчаал энэ гоё зан чанар штэ энэ надад байх хэвээр гэл өөрийгөө улам төгс болох гээд. За би өөрийнхөө жишээн дээр яриа штэ. Маш их хичээсэн байхгүй юу. Тэгсэн чинь тэр чинь надад дарамт болоод өөрөөс нь улам холдуулаад өвчлүүлээд тэгээд дээр нь бас өөртөө итгэх итгэлийн маань бүр байхгүй болгоцсон. Аргагүй штэ би өөрийгөө ингээл би чинь өөрийгөө тотгошоо харахгүй мөртлөө ингээл хоёр нүдэндээ харагдаж байгаа хүн болгонтой л энэ ямар гоё хүн бэ? Би ийм биш юм. Энэ ямар лаг юм бэ? Би ийм чадахгүй байна. Энэ ямар гоё юм бэ? Энэ ямар мундаг юм бэ гэд ингээд өөрийгөө голоо л явуулсан байгаа байхгүй юу. Тэгээд эцэст нь удаан жил явсан тэгж явж байгаад эцэст нь би төгс биш юм байна. Би алдаа гаргадаг хүн байна. Би сул талтай юм байна. Тэрнийгээ хүлэн зөвшөөрөд ирсэн чинь надад гоё болж ирсэн байхгүй юу. Яагаад гоё болсон гэсэн чинь хүмүүсийг харахаар бүгд хүмүүс төгс биш. Гэхдээ миний дотроос тэр өөрийгөө төгс биш гэдгийг хүлэн зөвшөөрсөн юм чинь хажуудах байгаа хүнээ эсвэл хүүхдүүдээ хин нэгнийг ингээд төгс болохгүй зүтгэхэд байхаа болцсон байхгүй юу. Тэгээд байгаагаараа хүн болгон гоё юм биш шүү гэдгийг хүн болгон өөрийнхөө сул талтай тэгээд өөрийнхөө тарих бодолтой зан ааштай бүгднтэй ингээд хүлээн зөвшөөрөх. Тэртээ дэргөө одоо энэ маш их ууртай хүн байлаа шүү дээ. Өөрийгөө ууртай байна гэд хүлээн зөвшөөрчих юм бол тэр уур чинь өөрөө айж явахнаар явсаар агаад нөгөө өөрийгөө хайрлаад бусдыг хайрлаад ирэхээр одоо нөгөө нэг тэр уур нь бусад хүмүүст ямар муу нөлөө үзүүлж ин гэдгийг мэдээд ирэхээр өөрийгөө хянж эхэлдэг. Нэрээ энэ уур гэдэг чинь миний төрөлхийн арга шим биш юм байна шүү. Энэ чинь муухай юм байна шүү. Жишээ нь 60 хүн байлаа. Чи орж ирлээ. Тэгэл чи нэг л их хүнийг ингээл өөрийгөө хайрладаг хүмүүс нэг юм хоосон юм толгоондоо өөрийгөө мундаг гэж бодсон хүмүүс зүгээр би та нар хинч биш 60 хүн байхад 60 хүний ирэх ашиг бол тэр хүнд юус хамаагүй. Ингээл тэр байдлаас л харагддаг үг хэлээгүй байхад тэгэл нэг юм одоо энэ мундаг та нар хинч биш. Тэгтэл өгөө жинхэнэ өөрийгөө хайрладаг хүмүүс чинь маш юм даруулагтай нэг юм хурдан үг хэлээд байдгүй. Тэгээд би нэг үгэнд айгуу дуртай. Тэр үг нь болохоор сул доройн дунд дотор таны жинхэнэ хүч оршд юм аа. Та ямар нэгэн хүмүүст муудалцаад маргалдаад тэгээд тэр хүнийг дийлэх гэж оролдохгүйгээр зүгээр л орчих юм бол та өөртөө магадгүй тэр хүнд бусад хүмүүст чи их сул дорой байгаа юм шиг байгаа боловч тэр дотор чинь жинхэнэ хүч нь оршчихдаг байхгүй юу. Ухаантай хүн бол хүний үгийг хайртай хүн бол өөр хэмэндээ тийм ээ эн чинь би өөрөө бас юм байсан шүү дээ. Одоо өөрийгөө таньж мэдээгүй л хүн байна да. Энэ хүмүүст хүнд одоо өөрийн таниад мэдүүлчих юмсан да. Мундаг гэдгийг ингээд жинхэнэ мундаг юм ингээд тархин дотроо биш зүрхэн дотроо байдаг гэдгийг мэдүүлчих юмсан да гэд тэгээд эхэлдэг байхгүй юу. Тэгэхээр чин хайр гэдэг чин гайхамшиг штэ. Бид нар өөрсдөө ямар нэгэн хүмүүстэй жиших хэрэггүй. Яагаад гэвэл хүмүүс чинь бид нар амьдралын орчин, царай, зүс, ажил, мэргэжил, зан ааш тэгээд тэр бүгдээрээ л өөр болохоос ш бид нар ингээд буй эрхтний хувьд те зарим хүмүүс нь дутуу эрхтэнтэй ч байж болно. Гэхдээ зөрөхгүй хүн нэгч байхгүй гэд би түрүү хэлсэн ш. Тэгэхээр чинь бид нар хинээс ч доор биш, хинээс ч дээр биш. Зүгээр л тэр чинь ангилал байхгүй юу. Зүгээр ингээд юуны ангилал гэх юм бэ? Тэр хүнээс сурсан боловсролоор нь цэвэрлэгч байж болно. Би гэхэд өөрийнхөө амьдралыг ярихад одоо анаахын дээд сургууль төгссөн. Тэгтээ би Германд ирээд 4 хүүхэд гаргасан. Тэгээд эхлээд нөгөө нэг юм юу яадаг хөгшин хүмүүсийг асардаг ажил хийгээд тэгээд би монгол хүмүүс их эмзэг юм байлээ. Монгол хүмүүс хөгшин хүмүүст энэ айгу үнэн сэтгэлээсээ хандаад тэгээд хитрхи олон хөгшин хүмүүсийг тэр хэцүү байгааг нь хараад тэгээд би тэр ажлыг дийлээгүй гарцсан. Тэгээд одоо би насаараа одоо энд ирснээс хойш тэгтээ байнга их ажилдгүү. Тэгээ ажил хийх юм бол би цэвэрлэгээний ажил хийдэг. Би тэрэндээ дуртай. Яагаад дуртай гэж хүмүүсээ
тэр хүмүүс чинь те миний одоо энэ айл цэвэрлдэг ажлууд байлаа гэхэд би айл цэвэрлдэг л та очиод яагаад гэвэл тэр надад мөнгө өгч байгаа хүмүүс чинь өөрийнхөө цагийг те өөрийнхөө мундаг ямаараа ингээд мэрэгчлэрээ мөнгө олцоод тэгээд тэр мөнгнөөсөө надад мөнгө өгч штэ. Тэгэхээр чинь би давхар тэр хүнийг энэ хүмүүс чинь энэ миний надад мөнгө өгөхийн төлөө бас ингэж ажиллаж байгаа шүү тэгээд би ажлаа айгүй дуртай хийдэг. Ажилдаа би үнэн сэтгэлээсээ ханддаг. Энэ хүнд ингээд надад мөнгө өгч байгаа юм чинь би энэ хүнд үнэн сэтгэлээсээ хийчих юмсан. Тэгэхээр ажил айгүй амархан болчдөг байхгүй юу. Тэгэхээр би Монголд сүүлийн 1 жил 6 сар ингээд амьдарсан гэдгсэн шүү дээ. 1 жил хагас амьдарсан. Тэгэхэд надад харагдсан л да. Бидний үед бол ажил чамааг голох болохоос чи ажлыг голохгүй гэдэг үгээр бидний ээж аав бидний тэр одоо өвөг дээдэс сургаж өсгсөн орчин үед хүмүүс би бас нэг яг үннийг хэлэхэд шүүмжлэх гээгүй яг үнэн байдал юм байсан. Ягаад гэвэл нэг л их мөнгө бодсон, нэг л их гів гинтхэн баяжчихсан. Тэгээд хүнд ингээд жишээ нь одоо их мундаг хүн байж та одоо нэг бизнес явуулж байгаа хүн байлаа гэхэд чинь тэр чи одоо тэр бизнесийг явуулахын тулд маш олон юм хэцүү юм давж байгаад ингээд хөрх амтаа айгүй их ядарч зовж одоо бидний үед бол ингээд 8-нд явна янз бүрийн юу яа ингээд тэр мөнгөө цуглуулаад ингээд тэрнийг ингээд бизнес өндөр явж байгаа хүмүүс их мундаг ухаантай байдаг аахгүй тэр хүмүүс чинь одоо дараа нь дахиад хүн энэ бизнесээрээ дахиад нэг хүн тоолтонд хүрэх юмсан ингээд бизнес дээрээ хүмүүсийг ингээд ирээд ажилуулдаг. Тэгээд тэр хүмүүс нь хурж ирэхээр нөгөө нэг хайраа өөрийгөө хайрлах хайр, бусдыг хайрлах хайр байхгүй болохоор зүгээр л энэ бизнес хүмүүс бидний мөнгийг шулаад ингээд баян болцсон. Би ажлыг яаж хийсэн ч яадیں۔ Тиймэрхүү хандлагаар хандаад байгааг би айгүй олон газар харсан байхгүй юу. Хүмүүсээ нөгөө монголчууд бинийгээ хайрлая гэд өөрийгөө хайрал, өөрийнхөө хүч чадлыг мэдэр ажил бол бидний энэ хэрэгцээг хангаж штэ. Тэгэхээр ажлаа голж болохгүй үнэн сэтгэлээсээ хийж ихэл өөрийгөө үнэлж хэл ажилдаа хайртай бай. Өөрөө чинь ажилуулж байгаа тэр хүмүүст хайртай бай. Тэр хүмүүс чинь зүгээр л мөнгөний илүү гараад та нарыг ингээл бацгаал тэгдэг хүн бас байдаг мэдээж. Тэгтээ та нар өөрөө сонгоод тэр ажилд орсон штэ. Энэ хүн надад юу яах юм байна энэ миний одоо амьдралыг залгуулах мөнгийг өгч чадах юм байна энэ хүн энэ ажлыг би хийх юм бол энэ хүн маш их зөв гоё бизнес явуулж байгаа юм байна гэдээ өөрөө сонгоод очсон шүү дээ. Мөнгөний төлөө ажил хийж зүгээр би энд ажиллаад мөнгө авна гэж ажил хийж байгаа бол тэр ажил тэр хүнд ч хүртээлтэй байдгүй, олон томонд ч хүртээлтэй байдгүй, бизнес хийж байгаа эзэндээ ч хүртээлтэй байдгүй. Тийм болохоор миний ард түмэн миний Монгол мэдж байгаа монгол хүн болгон хайраар дүүрэн сүүлийн 30-аас 40 жилд гинт бид нарыг ингээд бид нар ч одоо асаргаанаас гарчлаа штэ. Социалист нийгмээр хүмүүсээр нийгмээр асруулсаар хагаад гинт асаргаанаас гараад бие даа гэсэн чинь самгардсан байхгүй юу. Тэгээ уучраа олохгүй 30 жил явцсан. Тэр бол зүгээр яг 30 жилийн асуудал шүү дээ. Тэгэхэд гэтэл одоо өөр Европ, Америк тэгэл тэр капиталист янз бүрийн нийгэм хөгжсөн энэ хүмүүсийг тэгсэн газрууд чинь энэ зүрхээр одоо хайраараа юу яахгүй мөнгөний төлөө ажилласаар аюу олон жил болцсон. Хэдэн 100 мянган жил болцсон учраас тэд нар бол буцаад ингээд жинхэнэ өөрийгөө хайрлах хайр одоо хүмүүсийг хайрлах хайрлуугаа яг очиход жоохон төгтөө юм болов л гэж би бодсон. Энэ бол миний бодол шүү. Юу биш хин нэгний би ингээд ямар нэг бид нар ингээд монголчууд мундаг, монголчууд тэнгэр зайтай, монголчууд хайр хүмүүсээ бинээ хайрл гэд ингээд тэр үгнүүдийнхаа учрыг айгүй сайн ойлгосоо те зүгээр нэг монгол хүн би ингээд чэжэд дэлдэх биш. Миний өвөг дээдэс, миний ээж аав, миний эмээ өвөө юу гэж сурагч илээ. Тэрэн дээр тогтож бодоод би монгол хүн гэдэг зөв бахархлаа сэргээ штэ. Зөв бахархал гэдэг чинь монгол уул чинь цайлган, биендээ тусархуу, хайрладаг, өвгөд өгшдөг, ахмад настай хүмүүсээсээ үгээ сонсдог тийм хүмүүс. Тийм болохоор
тэр бахархлахаас сэргээгээд тэр зөв тал руугаа бүгдээрээ би биендээ хайр гэдэг чинь өөрөө хүлээцтэй байдаг. Бусдад буруу өгдөггүй, бусдаа дайсагнадаггүй, бусдын алдааг хүлээн зөвшөөрдөг, бүх юм перфект биш гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тэгээд тэр болгон дээр бид нар хэрвээ бусдын алдааг хүлээн зөвшөөрөөд хүлээцтэй байгаа тэгээд хандах юм бол өөрсдөө дэвшээд эхэлдэг байхгүй юу. Өөрсдийн маань ингээ хайр ингээд аяндаа ундраад гараад ирдэг байхгүй. Тийм болохоор ээж минь намайг яаж хариллаа? Тэр хайрыг эрэгтэй эмэгтэй гэлтгүү. Тэр хайрыг мэдэрсэн шүү дээ. Их хүн чамайг яаж хайрладаг вүлээ? Таныг яаж хайрладаг вүлээ те? Одоо ээжтэйг амьдардаг хүмүүс одоо дээр үед чинь ингээд бид нар чинь нэг хашаанд ингээд ээжийнх нь гэр нь ингээд хажуудалт нь дахиад хүүхдүүд нь ингээд хажуудалт нь тусгаарлаад гэр бариад ингээд амьдарч байгаа те ээж хүн хүүхдээ орой ингээд ажиллаас нь ирэхэд баг өөрөө ч хоол идэж чадахгүй хоолныхаа дээдийг тавиал те миний хүүхэд ядарсан болоо зовсон болоо яасан бол гэд ингээд сууж байгаа. Тэгэхээр бид нар тэр хайраар өөрсдийгөө хайрлаад би ядарч байгаа юм байна. Би зовж байгаа юм байна. Тийм болохоор би өөртөө амралт өгье. Сайхан юм дээр өөрийгөө төвлөрүүлье гэд ирэхээрээ бусад хүмүүсийг бас энэ хүн чинь ядардаг, энэ хүн чинь зовдог, энэ чинь яг бид нартай адилхан хүн байхгүй юу? Бүх юм. Тэгээд зовлон туйлсан хүн их хайранд ойрхон байдаг. Тийм болохоор тэрийг надаар хэлтгүүлдэггүй энэ Монгол бол амархан амьдрал байхгүй шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ сэтгэл зүрхэндээ мэдэрч байгаа. Би бол зүгээр л нөгөө өөрт ингээд амьдралаас олж авсан. Тэгээ бид нар чи гадны оронд байж байгаа хүмүүс Монгол их орондоо байж байгаа хүмүүсээс өөр шүү дээ. Тэр чи юу гэсэн үг вэ гэвэл бид нар ээжийнхаа дэргэд байхаараа ингээд өмг түшигтэй ээж авахад дэргэд өмг түшигтэй байжгаад ээж аваасаа салаад ингээд тусдаа гарахаар л ээж аман ямар их хайрлж ясныг мэддэг штэ. Жишээ нь одоо би нэг хошин шог нөгөө ээжийнхаа гэрт амьдарч байсан чинь нөгөө жорлонгийн цаасыг хэрэглэхдээ ингээл урт уртаар нь хэрэглээл ганцаараа бие даад байсан чинь нөгөө мөнгөнд бүх юм ингээл хуваартай болонгууд ингээд тооцоотой болж эхэлсэн гэд. Тэгэхээр чин бид нар чинь би чин эх орон намайг их тэр үед мэдээж хэрэг социалист нийгэм чинь хүмүүсээ ингээд хэтэрхий их бүх талын анхаарал ингээд асрамжиндаа байлгаж байгаад нөгөө нэгдүгээр бидний үед бид нарыг залуу байхад ингээд бид нарыг ингээд сэлт сурааг байхад ус руу шидсэн. За тэгээд тэр тэндээ арайг биш нэр сэлт сурах гэжсэн чинь байхгүй амьдрал хувь тавилан намайг тэгээд энэ нөгөө гадаад руу яв гэд нөгөө хийлж байхгүй одоо өөрөө л ингээд сэлж сурна штэ. Тэгэхээр чин хүмүүсээ би хайрыг хүн бид нар мэдж байгаа те эцэг эхийн хайр гэж байгаа. Бурхны хайрыг бол хүмүүс зүрхэн дотроо бүгдээрээ мэдэрч яддаг. Гэхдээ нарийнсаа ойлгохгүй. За эцэг эхийн хайр байгаа, эв эмийн хайр байгаа, хүүхдүүдийн найз нарын ингээд зөндөө олон хайр байгаа шүү дээ. Тэгэхээр чин хайрыг ингэлж нэг их ангилж хуваахгүйгээр бид нар өөрийгөө хайрлаад өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрөд ирэхээр бид нар бүх хүнийг ялгаагүй хайрлж эхэлдэг байхгүй юу? Таны хайр чинь, таны хайр гэд байгаа зүйл чинь хүмүүсийг ялгаж хайрлж байна. Миний хүүхэд бусдаас онцгой болоос эдний хүүхэд надад хамаагүй гэж хайрлж байгаа бол хайр чинь дутуу байна гэд бодоорой. Тэгээд жинхэнэ хайрлуу ойртох тусам хүмүүсийг ялгаагүй хайрладаг. Хүүхдүүдийг ялангуяа хүүхдүүд чинь тэр чигээрээ айгүй хөөрхөн байгалаараа энэ хүмүүс миний хүүхэд энэний хүүхдээс дээр байх ёстой гэдэг бодол би хүнээс дутуу амьдарч байна би хүнээс илүү амьдарч байна гэж бодлууд чинь бүгдээрээ худлаа бодлоо да бүгдээрээ худлаа гэдгийг хараарай. Тэгээд ялангуяа миний насны үеийн хүмүүс бол одоо сайхан үр хүүхдүүдээ бидний үед ээж аваа ямар яаж хайрлаж байсан одоо бүх зүйл мөнгө төгрөгөн дээр болоод одоо доотлын 40-с доош насны хүмүүс чинь энэ ийм ертөнцид төрсэн одоо зах зээл юу яасан төрсэн болохоор тэд нар чинь бас мөнгө чухал юм байна л гэд яваад байгаа байхгүй бидний үеийн хүмүүс болохоор мөнгө нэг чухал биш гэдгийг ер нь мэдж байгаа шунал багтаа яг тэгвэл эцэг их манд гисэн одоо энэ залуу хүмүүсийн тэр хиймэл бодлуудыг ингээд хиймэл бодлуудыг амьдралд ойрчуул газардуулж газардуулж ирэхийн төлөө тэр нөгөө мөнгө хэрэгтэй гэд ботцсон бид нар тийм биш учраас бид нар өөрсдөөсөө маш их тийм зориг гаргана гэдэг чинь
Уул нь энэ хүүхдүүд ингээд буруу яваад тахын за одоо нийгмийн юм байлгүй дээ гэд ингэж биш. Бидний эцэг эхнүүд биднэрт яаж хандчихсан. Хайр гэдэг чинь өөрөө ингээд би түрүү хэлсэн шүү дээ, тийм налганаад байх зүйл биш. Хайр гэдэг чинь яг цагаа тулах юм бол таны эрх ашгийг хүн ашиглаад байлаа. Таныг ингээд та ингээд хайрламаар шүү дээ, хүмүүсийг ингээд хайрлаад өрөвдөхөөр зарим хүмүүс ингээд авираад идэг хүмүүс байдаг байхгүй, давраад идэг хүмүүсийг. Тийм болохоор та өөрийнхөө хайраар өөрийнхөө хэм хэмжээг тогтоож өгөөрэй. Цаг өгнө, боломж өгнө тэр хүнд, тэгээд таны хэм хэмжээг давраад таны эрх ашиг руу ингээд улам давраад таныг ашиглах гээд байвал харин ч одоо би өөрийгөө хайрлах хайраа мэддэг. Зогс. Одоо энэс цааш юм байхгүй. Уучлаарай, би ингээд цагийг өгсөн, боломжийг өгсөн. Та надад ингэж хандахгүй бол эн чинь зөндөө хүмүүс шүү дээ. Тэр хүмүүс чинь ингээд харьцаагаа таслаад ингээд зогсохоор чинь тэр хүн чинь өөрөө аяндаа би өөрөө бас ингээд хүн болгоны тэр хүнийг ингээд тэр юунаас гаргаад байна шүү дээ. Тэгэхээр чин тэр хүн чинь бас хөөрхий хүн юм чинь бодно шүү дээ. Яагаад намайг хүмүүс ингээд ганцаардуулаад байна? Яагаад миний эмийг ингээд хүмүүс гинт ингээд. Тэгэхээр хайранд ойрхон байгаа хүмүүс өөрийнхөө эрх ашиг, өөрийнхөө энэ хэм хэмжээг мэдээрэй. Бид нар хэм хэмжээгээ мэдэхгүй байгаа болохоор, бид нар өөрийгөө хайрлж мэдэхгүй байгаа болохоор тэр нөгөө нэг дээр одоо бид нарыг удирдах байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэднэрт нөгөө нэг бүр ингээд оосрлуулад ингээд яваад байгаа байхгүй юу? Үгүй, тэр чинь хайр гэдэг чинь одоо миний хэмжээ боллоо, би эрхээ мэддэг хүн. Би энэ нийгэмд амьдрах хэрэгтэй. Би монгол хүн, энэ миний эрх зөрчигдөд байна гэд тэрнийг хэрүүл тэмцэл хийхгүйгээр ингээд тэр юм янз бүрийн аргууд байна шүү дээ. Тэр үг хэлэх заавал тэрний чинь тэмцэл хийгээд тэгээд тэгэж болохгүй. Ягаад гэвэл хэрүүл тэмцэл гэдэг чинь одоо дайн байна шүү дээ. Дайн хизээч нэг талаас гардаггүй байхгүй юу? Юу гэсэн үг гэвэл хоёр тал хоёулаа ингээд дайцж хагаад тэр чинь дайн болдог. Тэгтэл нэг тал нь за би боллоо. Би ерөөсөө энд би дайтахыг хүсэхгүй байна. Би их тайвныг хүсэж байна. Би хайрыг хүсэж байна гэхээр ингэж жагаад хинтээ дайтах юм бэ? Дайтах хүн байхгүй юм ингээд хүчин сулраа явчихдаг. Тийм болохоор сэтгэл дотроо дайнтай бол тэрнийгээ зогсоогоороо. Хүний нөгөө нэг гадна байдал чинь дотор талаас нь харагдчихдаг байхгүй юу? Сэтгэл дотроо айгүй ихтэй өөрөө өөртөөгөө дайддаг, өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрч чаддаггүй, өөрийнхөө сул талыг ингээ хүнээс нуудаг, өөрөөсөө нуудаг тийм хүн чинь айгүй тийм зовлонтой амьдардаг байхгүй. Би тэр амьдралыг өөрөө тулцсан болохоор хэлээд байна шүү дээ. Түүнээс биш зүгээр би нэг сургаал айлдаад байгаа биш. Би маш их хэцүү зовлонтой амьдарч байсан байхгүй. Өөрийгөө ингээл дандаа голдог. Тэгээ хүмүүстэй харьцуулж яадаг. Тийм болохоор өөртөө ингэ тэмцэлтэй. Дандаа чи сайн ээж байж чадахгүй байна. Чи сайн эхнэр байж чадахгүй байна. Чи сайн хүүхэд байж чадахгүй байна. Чи дээд сургуультай өрсөж чи энэ муу ажил хийж ингээл эн чинь бас зүгээр л юм мэдхгүй байхад чи эн чинь маш их хэцүү шүү дээ. Ягаад гэвэл бид нар чинь дээд мэрэгчлээ хүмүүс, мундаг хүмүүс гэдэг ингээ ойлгоод өссөн. Тэгтэл үгүй шүү дээ. Цэвэрлэгч хүмүүс, мундаг хүмүүс тэд нар хамаг хүч хөдөлмөрөө биднэрт зориулаад тэднэрийнхээ ажлыг бид нар ойлгоод ингээд хүмүүс энэ ч ухамсар чинь гоё нэмэгдэж ирж байгаа байхгүй юу? Хайр чинь ингээл ундраал хайраа зөв хайраа олол ирэх юм бол хүний ухамсар нэмэгдэж ирнэ. Хүнд гай болж амьдрахгүй, хүнд харин тус болж амьдрахыг хүснэ. Хүнийг ингээ ангилж ялгуурлахгүй жижигхэн хүүхэд байсан ч ийм хүндэтгэлтэйгээр харьцна. Цэвэрлэгч байсан хүндэтгэлтэйгээр харьцна. Аригчин ч байсан хүндэтгэлтэйгээр харьцна. Яагаад гэж аригчин хүмүүс чинь хөөх юм багаасаа нялхаасаа ингэж ээж нь архиар өгчөөд архичин болоогүй штэ. Амьдралд зовцсон байна. Энэ нөгөө нэг одоо эцэг их нэрт алдсан хүмүүс байна. Амьдралын хэцүү юмд орцсон хүмүүс байна. Тэр архичин хүн чинь архичин болёо гэж төрдөг хүн хизээч байхгүй. Тийм болохоор тэр архичин хөрх юм амьдралд хөлөө олж чадаагүй л нэг юм явж байгаа байхгүй юу. Тэгэхээр бүгдээрээ хайранд ойрхон хүмүүс амьдралд хурдан хөлөө олоороо хайраа ингээд улам гайхамшигтай болгоороо тэгээд бүр их хайраар солдсон хүмүүс байдаг байхгүй юу. Тэр хүмүүс чинь их хэцүү харьцахад их хэцүү. Ягаад гэвэл нөгөө хүний үгийг айгу өөр дээрээ их тусгаж авдаг. За чилаг болохоор би ч удаасаа л муу хүн эднэр гэдэг тэгээд тусгаж аваад байдаг. Тэр хүнтэй харьцахад хэцүү. Тэгтээ чи өөрөө хайрыг ингээд юу яачих юм бол тэр хүнд маш их хүлээцтэй. Тэр хүний ингээд тэнэглэл гэж хэлнэ. Тэнэглэл гэж би хэлж чадна. Ягаад гэвэл нөгөө
хайрнаасаа холдсон ухаан бодлороо ингээд өөрийгөө мундаг гэдээ бодсон эсвэл өөрийгөө муу гэж бодсон хүмүүс тэнэглэл гаргаж ирж байгаа байхгүй. Тэр тэнэглэлийн зүгээр тэмцэхгүйгээр хүлээн зөвшөөрч жоохон ингээ өөрийнхөө хайрыг ингээд ярьж болно, тэр хүнд үзүүлж болно, хандлага хийж болно. Тэгээд тэр хүнд боломж өгч болно. Тэгээд үгүй миний найзаа, миний монгол хүнээ ингээд ийм биш байт юм аа. Чи ийм юм дээр алдаад байна. Хүний алдаад дутагдлыг хэлж засах нь бас хайр те. Тэр бол жинхэнэ хайр. Ягаад гэвэл хайр гэдэг чинь би түрүү хэлсэн шүү дээ. Одоо дахин хэлээд байгаа. Зүгээр л хамаг юм хүнд сул тавьж өгөөл зүгээр л би чамайг хайрлаад байна гэл ингээд идэг биш. Хайр, дурлал хоёрыг битээ хойлоорой. Дурлал бол хувиа бодсон дурч нэг гоё юм харчгаал тэрнийг амар болж байгаа чинь дурлал ахгүй юу. Хайр гэдэг чинь бол бүр ингээд их зөөлхөн, гоё, тэгээд их хүлээцтэй ингээд өөрийгөө таньж мэдсэн хайр, бусдыг ингээд таньж мэдхийн тулд за энэ хүнд юу дутагдaltaй байна? Яагаад энэ хүн их ууртай байгаад байна? Яагаад энэ хүн их бухимдалтай байгаад байна те? Нийгмийн амьдралыг хараад тэгээд их эд хөрөнгөнд их шунах хэрэггүй. Эд хөрөнгө гэдэг чинь нөгөө нэг сармагчинд мөнгө атгуулчвал яадаг вүлээ? Сармагч нь яадаг вүлээ гэж би атгуулж үзээгүй л дээ. Гэхдээ хүн бодсон ч ойлгомжтой шүү. Сармагчинд мөнгө атгуулчвал тэр бараг сармагчийн энэ цаас одоо хинт хэрэгтэй гэдэг шиг ухаан муутай хүнд мөнгө атгуулж мөнгөтэй болчих юм бол тэрүүгээр хөөрөгдөөд зүрхнээсээ улам холдоо явчихдаг байхгүй. Хайрнаасаа улам холдоо явчихдаг. Тэгэхээр битгий мөнгөнд их шунаараа биднэрт бурхан цаанаас нь их орон бидний өвөг дээдээс тэр ариун сүнсний оронд байгаа хүмүүс бүгдээрээ хангалттай тэр амьдралд хүрэлцээтэй юм үгүй шүү дээ. Түүнээс биш одоо эд хөрөнгөнд их шунаад байх юм бол нөгөө нэг шунлын сэтгэлдээ тархин ороогдоод зүрхнээсээ улам холдоод өөрийгөө мундаг гэж бодоод бусад хүмүүсийг ингээд бусад хүмүүсийн зовлонтой гөр юм гიშгэлдэг муухай хүн болчдөг байхгүй юу. Тийм болохоор тэрнээс бити юу ягаарай байгаа юмдаа сэтгэл хангалуун байгаарай. Ягаад гэвэл эх орон за тэр дээр хилээд байгаа тэр хүмүүс ч гэсэн нэг тийм бид нэг амар юмар дутаагаад хүмүүсийг өлсгөөд алаад байгаа биш шүү дээ. Бид нар чинь яг хуу жоохон шуналдаа хөтлөгдөөл буруу тийшээ ингээд юм юу яагаад буруу тийшээ одоо чиглэлцэн шунлан дотор ингээд алтан дотор суучаад тэгээд улам хүмүүсээ ингээд зүрхнээсээ холтцсон учраас хүмүүсийн зовлонд мэдэрч чадахгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр би бас нөгөө нэг сая тэр одоо тулгаа гэд залуугийн видеог үзсэн чинь тэр би тэгтээ нарийн сайн ойлгоогүй шүү. Би ойлгосноо ярьчих. Нэг юм юуны лалын шашны хүн ингээд юуны манай Монголын хүлүүгөө тэр үед хүлүүгөө гэдэг одоо ноён гэдэг юм уу одоо юу гэдэг очоод тэр лалын шашинтнуудыг ингээд бидний юунд дээр үед бидний юм захиргаанд ор байсан байна л да. Тэгээд очичоод тэр лалын шашинтны нэг мундаг ахлагч хүн ингээд 500 жилээрээ үе удмаараа хүмүүсийн мөнгийг ингээд алтыг цуглуулад ингээд 500 жил нууцсан байсан. Тэгээд тэр нь мэдэгдэнгүүд манай Монголын тэр хүлүүгөө ноён очоод ингэсэн байна. 20-од тэр хүнийг ингээд чи ингээд буруу хэрэг хийсэн байна гэд 20 гутаа юу нөгөө хүн чинь яа den тэр лалын шашны айгу мундаг хүн маань би өсөөд байна, би цангаад байна, би өглөө хатлаа гэдгсэн чинь нөгөө хүлүүгөө ноён маань нөгөө 500 жил хадгалсан ингээд хадгалсан одоо нуусан алтыг аваачиж тавиад за энийг ид чи хүний зовлон дээр энэ мөнгийг алтыг ингээд хадгалсан хүнд юу хэрэгтэй байна? Энийг идэж угаад жарга. Ягаад гэвэл чиний хамгийн чухал юм гээд ингээд 500 жил энэ ийм их алт цуглуулсан байна. Энүүгээр амьдр одоо гээд ингээд хорчоод тэгсэн чинь мэдээж эрэг хүн чинь яг цаг дээрээ тулах юм өсөөд сангаад ирэх юм бол бид нар чинь тэр мөнгийг идэхгүй шүү дээ. Бид нарт хоол хэрэгтэй. Бид нарт малын буян байна. Манай Монголын сайхан хүмүүс одоо ингээд бизнес хийгээд өөрөө дотроо энэ тариалан марайлангаа ингээд айгүй гоё ингээд
талах тариа мал тэгээд дээр нь ногоо цагаа ерөөсөө юу яахгүй шүү дээ, дутагдахгүй байна шүү дээ. Тэр эрүүхээр ажиллаж байгаа байхгүй. Тэр хүмүүс чинь тэр баялгаа өөртөө зориулаад тэр та нарын бидний одоо амьдралыг сайхан болгохгүй тэр хурдан машин аавнуу тэр хүмүүсийн асуудал шүү дээ. Тэр чинь тэр хүний хэрэглээ болохоос биш өөр нэг хэсэг хүмүүс байгаа байхгүй. Тэр нь юу гэвэл зүгээр гангара хүмүүст нэр хүнд одоо юу ядээ мундаг хүн болох гэж тэр хоёрыг ингээ ялгаж сураарай. Тэгээд жинхэнэ сэтгэлээрээ ард түмнийхээ төлөө ингээ ажиллаж байгаа хүмүүст үнэн сэтгэлээрээ тэр хүмүүсийн одоо яаж би хүнд төв болохгүйгээр амьдрах вэ гэдгээ дотор талаасаа бодоорой. Хамгийн хайрын хамгийн гол одоо ухагтхан чинь хүндэтгэл, бүх хүнийг хүндэтгэж сураарай. Өөрийгөө хүндлээ сурчих юм бол би чинь их мундаг хүн, би монгол хүн гэдэг ингээд нөгөө хашгирч гэлдээд байх биш. Ингээд Монголын юм нөгөө даруулгатай гой зангаар өөрийгөө хүндлээд сурчих юм бол хамгийн эхэлж бүх юм өөрөөс эхэлдэг байхгүй. Би өөрийнхөө алдаг дутагдaltaа гэдгийг хүлээн зөвшөөрнө. Өөрийгөө тэгсэн ч гэсэн би хүн гэд ингээд өөрийгөө хүндэлчих юм бол, хүндлээ сурчих юм бол бусад хүмүүсийг хүндэлж чаддаг байхгүй. Хамгийн гол юм нь өөрийнхөө би нөгөө өөрийгөө хайрлах гэдэг чинь өөрийнхөө алдаа дутагдлыг хар. Тэгш биш гэдгээ мэдэр. Тэгээд бас өөрийнхөө юу чаддгаа мэд. Тэгээд миний зүрх сэтгэл юу вэ? Хамгийн гол юм чи агад уул нь бол нөгөө зүрх сэтгэл байхгүй юу. Гэхдээ нөгөө зүрх сэтгэл чинь маш их тоосон зарагдсан байна гэдэг дээ шүү дээ. Тийм болохоор эхлээд жоохон юмнаас эхлэх байхгүй юу. Би ажиллаа энэ өөрт ноогцсон ажиллаа би үнэн сэтгэлээсээ хийж гинэ үү? Би хүнд ингээд ямар нэгэн хүнд за Улаанбаатар маань муухай байна гэд миний зүгээс оруулж байгаа хувь нэмэр байна уу? Би хогоо газар хайж гинэ үү? Би энэ цэвэрлэгч хүмүүсийг ингээд дотор талдаа басамжилж гинэ үү? Би энэ эднэр цэвэрлж явах хэвээр би лаг гэд ингэж гинэ үү? Тэр асуудлуудаа ингээд өөрийгөө л хүн мэдэн штэ. Түүнээс биш өөрийнхөө нууц одоо хүн болгоны дотор нуудаг нэг юм байдаг байхгүй юу? Тэр нууц нь болохоор ингээд өөрөө ч харахыг хүсдэггүй тийм муу чанарууд байдаг байхгүй юу? Байгаад мэдээд байдаг. Тэгээд тэрнийг гаргачихыг болдгоо. Тэгэхээр ганцаараа өөр лүгээ харж агаад энэ миний муу чанар бол тийм муухай зүйл биш юм байна. Энийг чинь харин би ил гаргаад засах ёстой юм байна гэд хайраараа энийг чи уучлах ёстой юм байна гэд өөрийгөө уучлж эхлээд өөрийгөө хайрлаад эхлэх юм бол бусад хүмүүсийг уучлаад бусад хүмүүсийн амьдралыг ингээд гаднаас нь харж дүгнэхгүйгээр те хүн болгон одоо миний насны хүн болгон би ер нь амьдралыг ухаад ойлгоод үзсэн гэж бодож байгаа. Ягаад гэвэл бид нар чинь сайн муу бүх юмыг одоо бидний хувьд бол миний насны хүмүүс бол миний наснаас дээд хүмүүс баяртай байх хэрэгтэй. Ягаад гэж нөгөө дээр үед бид нэг өгүүлэл гэд нар уншдаг байсан шүү дээ тий. 3 төрлийн нүрийг үтсэн гэд. Тэгэхээр чин бид нар чин 3 төрлийн нүрийг үтсэн маш их туршлага хуримтлуулсан хүмүүс аахгүй юу. Тэгэхээр чин бидний насны хүмүүс энэ залуучууд маань одоо ингээд бас яриа мэрэ гаргаж байна л да. Нөгөө нэг би бас энд байж байгаа чинь нөгөө интернет байгаа юм чинь 70-аад оныхаа амьд юм уу энэ хөгшчүүд гэж нэг хөгшин төгцгнүүд баг үхээд өгөөсөө тхиим бол амьдрал сайхан болох гээд байна. Тэгсэн чинь хөгшчүүдээс нь болохоор одооны залуучууд одоо байлч муу байна, муухай байна. Тэр ши. Тэр чинь бид нар чинь нөгөө нэг тэр хүүхдүүдэд л тийм үлгэр дуйлал үзүүлсэн байна шүү дээ. Тийм нэг хөшүүн энэ нөгөө нэг хөгшөрсөн гэхээр л ингээ хөшүүн болохыг хэлэхгүй шүү дээ. Юм болгоно бүр нэг дөжирсэн тийм биш. Харин хөгшөрсөн ч гэсэн бидний дотор хүүхэд эдлэг зам маань байж байгаа учраас тэрнийгээ сэргээд хүүхдүүдэд айгүй гоё тайлбарлаад айгүй гоё юу яагаад хүүхдүүдтэй ингээд би настай хүн чи залуу хүн гэдэг ингээд ийм байдлаар хандах биш хүүхдүүдтэй гоё хүндэтгэлтэй хандаад эхлэх юм бол энэ орчин үеийн залуучууд ч маш ухаалаг 21-р зууны хүүхдүүд би бүр хүүхдүүдээс сурдсан штэ. Түүнээс хүүхдүүдтэй би хизээч тэр яг хөө амьдралын зарим асуудал гарч ирэх юм бол туслаад ингэдэж шүү гэхээс болохоос биш би бол хүүхдэд орчин үеийн хүүхдүүдээс би ганцхан өөрөө хүүхдүүд биш. Монголд байгаа залуучуудын би юу хийж байгааг их сонирхдаг. Залуу хүний сэтгэлгээ ямар байгааг сонирхдаг. Тэгээд би бахархдаг. Тэгээд сонсдог. Тэрнээс би сурдаг. Тэгэхээр би биенээсээ сурч амьдрах юм байна шүү хүмүүсээ. Би биенийг ингээд чи залуу би хөгш ингээд насны ангиллал ерөөсөө хинт ч хамаагүй. Тэр бол энэ дотор бидний дотор одоо настай болсон хүмүүс мэдж байгаа ш. Бидний дотор хизээч хөгшөрдгөө ус маань бүр болсон ч нүүр маань өв үрчгэрч болсон ч энэ дотор нэг хөгшөрдгөө нэг зүйл байдаг гэдгийг
одоо энэ хүмүүс одоо би 50 нас хүрээд мэдж байгаа тэрнээс дээш насныхан бүр мэдж байгаа ах гэж бодож байгаа. Тэгэхээр би биений хүндлэлтээр би биений ойлголт дээр би биендээ уучлалт дээр би биенийг хүлээн зөвшөөрөлт дээр хүлээн зөвшөөрөлт гэдэг чинь хамгийн том юм. Би алдаатай гэдгийг хүлээн ингээл бурууг хараал те бусдаас алдаа хайгаал ингээл тэр алдаан дээр нь тэр хүнийг шүүмжлэх гээл ингээл нэг нөгөө юу вэ одоо нэг юм шүүмжлэлийнхаа нүдийг ингээл толгоондоо энэ ямар алдаа гарах нь би надаас хэр дор байх нь гэд ингээд хараад байх биш ээ. Тэр чинь ерөөсө буруу явахгүй. Тэгэхээр өөрийгөө л эхэлж таних хэрэгтэй. Өөрийнхөө алдаатай, дутагдaltaй өнгөрөө тэгээд бусдыг үл тоодог тэр зангуудаа хараад тэгээд тэрнийг ил гаргаад би хүнийг үл таадаг шүү гэж тэр чин тэртээ өөрөөсөө нуухад заяа нуугаад байх юм бол өөрөөсөө нуух юм бол бусад хүмүүсийн нүдэнд илэл байж байдаг байхгүй да. Тэр чин нэг тийм нэг амар хүмүүсээс нуучаад байгаа гэд өөрийгөө хуураад өрөвтмөр яваад ах шаардлага байхгүй шүү дээ. Тэгтээ тэргүй хүмүүс чинь тэрнийг ямар хүн нь хэм бэ, юу вэ гэд ингээд өөрөө мэдсэн шүү дээ. Хүн болгон чинь монгол хүмүүс гээд яг ухаантай, хайранд ойрхон хүмүүс чинь хэлэхгүй л байгаа болохоос биш хүн болгон яатсан. Тийм болохоор хүнээс өөрөөсөө муу зангаа нуугаад тэрнийг хүнээс нууж ин гэвэл өөрийгөө л хурж идэг. Тэгэхээр худлаа ярьдаг хүмүүс байгаа, хулгай хийдэг хүмүүс байгаа, заллан хийдэг хүмүүс байгаа. Тэр хүмүүс бол би одоо миний өдөөс хүн харж суучаад тэгээд улаан цам худлаа би худлаа хэлээд байх юм бол би ерөөсөө чи худлаа хэлж ин заа юу гэж тэмцэлддэггүй. Зүгээр л би дотроо хөрхидөө энэ намайг хурах гэж байгаа бол одоо өөрийгөө л хураад явах юм даа л гэж боддог. Тэгэл энэ худлаа зангийг хэлэх гээд ойлгуулах гад ингээд тэр хүн улам цаашаа худлаа яриад тэрнийг би нөгөө хэлэхгүй байгаа болохоор энэ мэдэхгүй байна гэл улам худлаа хэлээд тэгчих юм бол тэгэл худлаа хэлэл миний ингээд нөгөө хайрыг хүлээж авахгүй бол би миний хайрыг хүндэтгэхгүй байгаа хүнийг би бол зүгээр ингээ хүндлэхгүй биш зүгээр л би тэр хүнээс харьцаагаа тасалждаг байхгүй. Ягаад гэвэл хүн өөрийгөө дээшээ болгохын тулд өөрт нь цаг хэрэгтэй байна шүү дээ. Би чинь өөр дээрээ ажиллах хэрэгтэй байна, сурч мэдэх хэрэгтэй байна, өөрөө бүр амар дээд түвшинд нь хүрчээгүй байна. Тийм болохоор өөрөө шавраас гараагүй мөртлөө бусад шавартай байгаа хүнтэй хутгалдчихснаас өөрөө бүр хүн чинь наад шаврны гаднаа талд гарцсан хүн чинь сайхан мод ч юм уу нэг юм олоод ингээд тэр хүнээ татаад гаргадаг шиг бид нар өөрийнхөө зан чанар дээр хийсэн тэр гой зүйл дээрээ те өөрийгөө тэр зам хэцүү замаасаа яаж гарсан тэрнийг хүмүүст хэлээд ойлгуулад хүлээцтэй болоод ингэжээж бусдыгаа би бинийгээ татнаа. Тэгэхээр өөрөө өөрлөгөө хандаарай. Бусдыг шүүмжилж байгаа шүүмжилж болно. Гэхдээ тэр зам чинь нэг тийм гоё зам биш юм байна гэдгийг мэдээрэй. Хамгийн гол юм те би баг лайв болгондоо хэлж байгаа. Хиний үр сад билээ гэдгээ маш сайн үннээр маш сайн тунгаагаад ингээ бодороо ээж аавынхаа хайрыг бодороо магадгүй зарим ээж аав хүүхдээ зөв хайрлах чадаагүй ээж магадгүй тэгвэл өршөөч уучлж тэр хүмүүс ч одоо манаас бидний үеийн хүмүүс одоо маш их хэцүү үеийг давлаа шүү дээ. Тэгээд одоо бидний хүүхдүүд 30 настай бид нар ч өөрсдөө уучраа олоогүй 20 настай хүүхдүүд гаргацсан. Тийм болохоор миний ээж аав одоо үнэхээр өөрсдөө тэр хүүхдүүд нь ухаантай байгаа бол миний ээж аав их хэцүү замыг туулсан байна гэдгийг мэдээд ингээд ээж аавгаа хайрлах хэрэгтэй. Хүн ээж аав хизээч хүүхдүүдэд муу хүн болгохын төлөө явдггүй. Тэгэхээр өөрийнхөө хайрыг мэдрээд өөрийгөө мундаг болгоно гэдэг нь нөгөө нэг их зан ор гэж хэлээгүй шүү дээ. Жинхэнэ хайраа мэдрээд ирэхээр хүмүүс аяндаа хүний хайрын үгийг сонсдог болно. Ингээд хүмүүс одоо хайрын үгийг сонсож чадхаа болцсон байна шүү дээ. Тэр чинь хамгийн хэцүү юм. Ягаад гэвэл өөрийгөө хайрладаг энэ сувгаа нэгээгүй. Бүх юм энэ дотор явагдаж байгаа болохоор тэр хайрынхаа ингээд зүрхээ нээх хэрэгтэй. Зүрх маань маш их зовлон зүтгүүрт ингээд дарагдсан байна. Тэгэхээр өөртөө амралт өгөөрөө, өөрөө байгальдаа гараарай, өөрийгөө чагнаарай. Ямар зовлон зүтгүүр ингээд чамайг ингээд зовоогоод байна. Тэрнийг хүлээн зөвшөөрөөд гаргаж ирээд одоо би зовхгүй. Энэ зовлонгийн чинь би хайраар ингээд идгэж болт юм байна гэдгийг мэдрээрэй. Тэгээд бүгдээрээ би биендээ
их гоё болж байгаа, орчин үед гоё болж байгаа. Залуу хүмүүс бол гоё Монголд бас юм болж байна. Тэгэхээр нийт хүн тийм болоогүй болохоор за ядаж дунджаас илүү тийм болоогүй болохоор манай Монголын амьдрал хэцүү байгаад байна шүү дээ. Тийм болохоор дунджаас илүү хүн дээш одоо 3 сая хүн ам байлаа гэхэд тэрний одоо юу гэдэг 1 сая хүүхдүүд, 1 сая одоо залуу насны хүмүүс, 1 сая одоо хөгшин хүмүүс байлаа гэхэд чинь тэр давхраг болгонд те ядж байгаа 500 мянган хүмүүс хайран дээр юу ячих юм бол амьдрал аяндаа гоё болно. Тэр дээр байгаа бид нарыг юу яаж байгаа тэр хүмүүсээс ерөөш шалтгааллахгүй. Хайран дээр бүгдээр нэгтцгээе. Хайрыг биендээ өөртөө бий болгоод тэр чинь нөгөө гаднаас нэг орж ирээл ингэчдэг биш. Энд чинь зүрхэн дотор байгаа болохоос бусдаас хайр битгий гордоор тэр өгөгддгөө маа өөрийгөө хайрлах чаддгүй хүмүүс олон байгаа болохоор тэр хүмүүсийг хайрладгүй бусдаас хайрыг горьцсны хэрэггүй өөрийгөө хайрлаараа өөрийнхөө хим хэмжээг тогтоогоод ингээд тэр хим хэмжээг тийм бусармаг хүмүүсийг дагуулахгүй байвал чи гомдлоо суухгүй штэ эсвэл би энэ хүнийг хайрлалсан чи намайг ингээд ашиглаад намайг ингээд зовоогоод байна үгүй штэ тэр чинь нөгөө нэг өөрийнхөө хим хэмжээг мэдчихэж байгаа хүн чинь хим хэмжээнээс илүү явахгүй тэр одоо маш их даварцсан хүмүүс бас байгаа. Тэр даварцсан гэдэг нь хайраас маш их холдсон зөвхөн толгойнтой ингээд химэл бодолтой тийм хүмүүсийг бол заавал ухааруулах гад ингээд чиний ажил биш шүү дээ. Чиний ажил чинь өөрийгөө хайр болгох, өөрийгөө шавраас гаргах. Шавраад гарсныхаа дараа бусад хүмүүс рүүгээ мод бариад очих шүү дээ. Тийм болохоор чамд төвөг болоод байгаа, чиний амьдрал төвөг болоод байгаа тийм чамаг их одоо дормжлоод янз бүр болоод байгаа хүмүүсээс бол зайгаа бариараа сайхан юмд хандаараа ингээд одоо цаг үе дэлхийд тэр чигээр өөрчлөгдөж байгаа үе байна. Хүмүүс өөр дээрээ их анхаарч байна. Коронавирусээс одоо өөрсдөө хамгаалахын тулд эерэг байх хэрэгтэй. Хайран дээр за тэгэл хамгийн бүх юмны үндэслэл хайр юм да. Тэгээд өөр хүмүүс бүгдээрээ мэдрэмжтэй. Бүгдээрээ энэ зөвхөн дотроо хайраар ингээд бурхантайгаа холбоотой болохоор ч ингээд бүгдээрээ мэдэрч байгаа ингээд нуушсан боловчлаарай. Өнөөдрөөс эхлээд хүмүүсээ өөрийгөө хайраа хайж болоорой. Тэгээд нэг хүнд ч гэсэн нэг гоё үг хэлж үзээрэй. Хүнийг магтах хэрэгтэй. Гэхдээ худлаа магтах биш шүү дээ. Магтаал аяндаа аман дээр гараад ирдэг. Хүний хайр чинь хайрандаа ойртоод ингээд зүрхэндээ ойртоод бурханлаг шин чанар хүнд өөрөө бий болгоод ирэхээр аяндаа хүнийг магтмаар болоод ирдэг. Аяндаа хүнийг хайрламаар болоод ирдэг. Тэгээ тэр төвшин лүгөө ойртоорой. Бид нарт бүгдээ юу биш шүү дээ. Перфект биш шүү дээ. Тийм тэгш биш. Тийм болохоор би өөрийнхөө нөгөө нэг юм сул талуудыг хүлээн зөвшөөрч учраас ингээд надыг доромжилж байгаа янз бүр болдог хүмүүс бас байгаа. Энэ фэйсбүүкээр янз бүрийн юмар орж ирж би тэр хүмүүст бол хариу янз бүрийн үйлдэл үзүүлдэггүй би тэрэнд гомддоггүй. Ягаад гэвэл тэр үе чинь нөгөө нэг юу ятсан биш үү? Мультиагч сайн уу? Баярлж тэгээд ингээд би биэндээ сайхан инээдэг бэлгэлээрээ жинхэнэ баярлаарай нөгөө нэг ингээд намайг инээхэр хүмүүс ингээд нөгөө юугаа маяглаад байгаа юм. Энэ насны би тэр хүмүүсийн янз бүрийн үгээр амьдрахгүй. Би өөрөөрөө амьдрнаа. Бид нар өөрсдийнхаараа амьдрах эрхтэй хүмүүсээ. Аз жаргалыг мэдрэх ингээд хувь заяатай хүмүүсээ. Одоо надад ямар ч сайн ч муу ч үйлчлэхгүй ягаад гэвэл би өөрийгөө бүрэн таниад мэдсэн учраас хүмүүст аз жаргалыг өгөхөнд төлөө амьдарч байгаа учраас тэр замыг сонгосон учраас би өөртөө их дутагдaltaч байгаа гэсэн хүмүүс миний дутагдлыг хараад хэлнэ л үз. Тэр дутагдлаа хүлээн зөвшөөрсөн учраас тэр юмд эмзэглэхээ болчтیں۔ Тэгээд хүмүүст гоё сайхан инээдийг өгнө. Жинхэнэ ингээ хүүхэдлэг баяр баясгалан маяглал биш. Зайлмайлаа чинь одоо энэ юмтай их ойрхон болохоор зарим юмнууд ч айгүй хэцүү шттэ. Нэг жинхэнэ хурамчаас салах гэж жишээ нь одоо би жинхэнэ алтан бөгж байлаа гэж тэгэхэд чинь алт мэддэггүй хүн чинь ингээл нөгөө нэг юу ягаал өөр нэг хурамч хүн яг алттай адилах юм авчирал ингээл тэгэхээр чинь жинхэнэ хууч хоёрыг тэр алтыг эдэлжсэн хүн л тэр алтыг мэднэ штэ. Тэрэн шиг хайрыг мэдэрч байгаа хүн л тэр хайрыг мэднэ штэ. Энэ хүн одоо ингэж ингээд юу ягаад хайраар холбогдож байгаа хүмүүс өндөө байгаа. Надад бас ингээд янз бүрийн сөрөг юмнууд ирж байгаа ч гэсэн ингээд нэг нэгээрээ ингээд над руу бас мессенжер янз бүрээр холбогдож байгаа.
тайлбарлаад өгөөч. Ингээд бас багтаа их хайрлж байсан хүмүүс маань буцаад холбогдож байгаа шүү. Холбогдож байгаа. Тэгэхээр та нартай бүгдэнд нь хайртай шүү. Монголчуудаа нөгөө чэжэд дэлдэх биш. Зүрхнийхээ хайраар би нэгээ хайрлаараа. Тэгээ хайртай шүү. Миний утсаа юу яагаад тавьчихсан чинь. За баяртай.